Сайн байцгаана уу? Өнөөдөр маш гинтийн зүйл тохиолдсон. Мөгийн дүү маань ирээд хамтдаа төрсөдрийн лав үлээгээ далайн эргээр алхаад далаа үнэхээр гоё байсан. Далайн эргээр хамтдаа алхаад бичлэг видео хийгээд нэг тийм хүүхэд наснаа очсон. Үнэхээр хүүжилтэй маш гоё сайхан байлаа. Олон дурсамжийг бүтээж хамтдаа байгаа. Мөгийн дүүдээ баярлалаа. Бас ахаад ч дүү байгаа. Тэр дүүтэйгээ удахгүй уулзахаараа гоё бичлэг видео оруулна гэж бодож байна. Дараа суугаад тэгээд бороо нурсан. Бороо ороод юу хийсэн бэлээ? Майхан барьсан. Яг харж байна. За тэгээ Монгол хүмүүсэндээ хаач аргаа болоод бас авч өгсөн юмараа майхан босгоод хоёлаа хорог борооноос хорогдоод дарсаа уусан байгаа шүү. За тэгээ саяхан хурд хамтлагийн бүсгүй киног хамтдаа үзсэн байсан. Тэгээд хурдын дуунуудад хоёлаа дуртай болохоор бас дуугийн аялаад солгоо олоодоо ч гэсэн жоохон ч гэсэн дуулсан маш гоё байсан шүү. Бороо далайн ирээр дуусансоо. Я саан гармаар дэхтэй сүйдтэй байгаа байхгүй. Oh my god. Nicht ein Geräusch. Immer. Чамайг ороод ирнэ гэж сансангүй. Хөрмөнжис хатарсны чамайг Bakit yun? Taking their time, let them 혼자 자기고요. 있었어. 나대고 싶은 내가 without you walk away. 무섭소 and there's take out with just those feelings teaching me look inside the chair. Only thinking of already. You could cross and just keep those around. Living from the soul. And we're back up with the just of peace. Taking it and sad yoshi. Merk man nog wat in. You're so sad. That I was anything like now. Watch it. Take care of the just of peace. Taking it and sakit.
За тэгээд яаж зүгээр ах уу хундаг тулгаад дарсаа шимээд бас борооны завсраар зөндөө олон янз янзын позор зураг даруулсан. Үнэхээр үгээр хэлхийн аргагүй гоё мэдрэмжүүдийг авч чадсан шүү. За бас тэгэл янз бүрийн дуун дээр ангалзаад айлгуудаа яг л жоохон 10 жилийн хүүхдүүд шиг тийм дурсамжийг бүтээсэн. Тэгээд маш их баярлалаа. Яа юу хийж байгаа юм бол доо энэ хоёр гэсэн байх хоёулаа бие биедээ ангалзаад янз бүрийн юм яриад бүж хэлж байгаа юм байлгүй чаавал хөдөлгөө хийсэндээ. За тэгээ хизээ хамгийн сүүлд ингээд дүрсгүй жимшээд ингээд одоо юу гэмдээ яг үгээр үгж хэлхээ мэдгүй байна л да. Гэхдээ амин хөвгчлээ ингэж өдрүүдийг өнгөрөөснөө бас мартах шахжээ. Ингээд хэдийгээр 30 гарсан ч гэсэн ингээд хүүхэд насны дурсамжууд хэрэгсэн юм шиг цаад жоохон хэн болсон юм шиг янз бүрийн тийм сэтгэлийн мэдрэмжүүдийг авсан. Тэгээд сэтгэл санаа таашаад стресс дарагдаад үнэхээр гоё байсан. За тэгээд ядарсан хоёр амтан рамаа идсэн. Ингээд өнөөдрийн аялал дууссан.